Дэлхийн улс орнууд цөмийн хаяглаа булшилсаар газар орон асар ихээр бохирдож, цэвэр усны нөөцгүй болж эхлэв. Бохирдоогүй газрын төлөөх дайн өрнөсөөр 2080 он гэхэд хүн төрлөختөн дайн тулаанд туйлдж байлаа. Улс орнууд сансарт гарах хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсноор дэлхийгээс зугтан сансарт байрлах төр буудлуудад хүмүүс оргонож эхэлсэн юм. 2181 он. Сансарт гарсан Монгол эрдэмтэд хүний оюун санааг удирдах толгойныг олж нээх эхлэлийг тавьсан ба ингэснээр сансрын хар нүхний нууцыг тайлах боломжууд нэгдлээ. Гэсэн хэдий ч энэ заавалчгүй дэлхийтэй Монголын эртний хаадын тамганы нууцтай холбоотой болохыг олж илэрхийлжээ.